Hi guys, хар самруудаа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр миний ярих хэрэг бол бас л нэг бухимдмар хэрэгүүдийн нэг. Хохирогч болох Кристигийн гэр бүлийнхэн бол түүний өвхлийг анхнаасаа санамсаргүй хэрэг биш гэдэгт итгэлтэй байсан. Тиймээс тэд хизээч бууж өгөглгүй явсаар үнний төлөө олон жил тэмцэж эцэст нь тэдний зөв байсан нь батлагддаг. Гэхдээ хамгийн гайхмаар нь бол энэ хэргийг тайлахад хамгийн чухал нотлох баримт нь хурууны хээ, DNA эсвэл камерын бичлэг байгаагүй. Харин би та нартай юу байсан гэдгийг ярьж өгөх гэж байна. Ингээд та нар минь бэлэн бол өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. Кристина Томпсон буюу Кристин 78 оны 1 сарын 16-нд Мичиган Флинт хотод Кати болон Харви нарын гэр бүл төрсөн. Гэхдээ түүний голчлон ээж нь болон хойд эцэг нь өсгсөн гэдэг. За мөн дээрээс нь тэр хоёр эгчтэй. Харамсалтай нь Кристигийн хүүхэд насны талаар хадгалагдсан үлдсэн мэдээлэл бол нэг их байдаггүй, харин түүнийг ямар хүн байсныг мэдхэд ганц зүйл хангалттай. Тэр бол үнэхээр сайхан сэтгэлтэй олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн нийгэм байсан. Кристигийн талаар хүмүүс дурсахдаа тэр бол үргэлж хүмүүсийг инээлгэж баярлуулахыг хичээдэг, хаан ч явсан уур амьсгалыг сэргээж чаддаг нийгэм байсан гэж дурсагддаг. Олонний анхаарлын төвд байх боломж гарвал тэр хизээч алддаггүй. Өөрийн ирч хүч хөгжилтэй зангаараа хүн бүрийн дурсамжинд үлдсэн ийм эмэгтэй. Чөлөө цагаараа гэр бүлийнхэнтэйгээ тоглоомын үдшилийг зохион байгуулах, за мөн усан цэлэх дуртай, харин энэ бүхнээс илүү хайрлаж бүхнээс түрүүн тавьдаг зүйл нь бол түүний хоёр үзэсгэлэнт охин нь байсан. 97 онд Кристи нэгэн үдшилэг дээр Джейсон Харристай танилцдаг. Тэд анх уулзсан өдрөөс л бие биедээ маш хурдан дотносон гэвэл за бараг нэг тийм огт хэтрүүлсэн зүйл болохгүй. Зан чанарын хувьд бол бараг л эсрэг тэсрэг хүмүүс. Джейсон бол дуу цөөтэй, ичимхий, даруй нэгэн. За харин Кристи бол эсрэгээрээ ирч хүчтэй, нийтж, нээлттэй зантай. Гисэн ч яг тэр ялгаа нь бол тэднийг гайхалтай зохицдог хос юм шиг харагдуулдаг байсан. Хосууд бол 2003 онд хурмаа хийгээд Кристигийн эгч нарын дурснаар бол тэр өдөр Кристи амьдралдаа хизээж байгаагүйгээр хамгийн аз жаргалтай, хамгийн гэрэлцэн харагдаж байсан гэдэг. За удалгүй тэдний гэр бүл улам үнэр өтгөн болж 2009 онд анхны охиноо үлгэж авсан. Ээж байх нь бол Кристигийн сайн хийдэг зүйл биш, харин хүүхдээ асрах нь бол түүнд яг л төрөлхийн юм шиг л санагддаг байсан. Ээж болсон тэр өдрөөс нь эхлээд охин нь бол түүний бүх ертөнцөнд болдог. Охиноо хамгийн сайнаараа өсгөж, хамгийн сайн халамжлахын тулд шаардлагатай ямар ч солиосыг гаргахад тэр үргэлж бэлэн байсан. За энэ хайр халамж нь 2014 оны 5 сард хоёр дахь охин Кэйен төрөхөд ч гэсэн огт өөрчлөгдөөгүй. Хэрэг Кристиг нэг л зүйлээр хүмүүс үргэлж дурсах ёстой гэвэл тэр нь охидтой зориулсан чин сэтгэлийн хайр, үнэн чаламж нь байх ёстой. Тэр бол хоёр охиноо бүх сэтгэл зүрхээрээ хайрладаг байсан. Хожим нь нэрээ охиноо асарч байсан тэр Нимба байдал нь энэ хэргийн хамгийн чухал нотлох баримтуудын нэг болж хувирдаг. За ингээд 2014 оны 9 сар руу очив бүгдээрээ. Сүүлийн төрөлтийнхээ дараа Кристи гисар хагалгаагаар төрөөд 4 сар болсон байсан ч гэсэн аль хэдийн ажилдаа эргэж ордог. Тэр мөн хөхөөр хооллож байсан учраас ажил дээрээ байх хугацаанд хүүхдээ асруулах хүн нь хооллож чадхуйц хэмжээний хөхний сүг тогтмол сааж хүргэшиндээ хадгалдаг байсан. Хөхний сүү сааж хадгална гэдэг бол маш их хичээл, зүтгэл, цахилгаан бод шаарддаг зүйл. Түүнийг сайн мэддэг хүмүүсийн ярьснаар бол Кристи яг л тийм хүн байсан. Тэр сүү саах хуваараа маш сайн нарийн мөрдөж сав болгондоо яг хідэн цаг цааснаа Нимба бичиж үлдээдэг байсан. Энэ жижиг мэд санагдах зүйл бол хожим маш чухал зүйл болж хувирсан. Кристи өөрийн идэж ууж байгаа бүх зүйлдээ маш болгоомжтой ханддаг байсан гэж ярьсан. Яагаад тэгэхээр тэр өөрийн хэрэглэж байгаа бүх зүйл нь хөхний сүв болж хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлнө гэдгийг хин хинээс ч илүү мэддэг байсан. За энэ бүх мэдээлэл одоохондоо ямар ч холбоогүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ хэрэг юу болсон болохыг ойлгоход эдгээр нь бол маш чухал зүйлс байгаа. 2014 оны 9 сарын 29-ны өглөө бүх зүйл энгийн юм шиг л эхэлдэг. Джейсон хоёр охиноо цэцэрлэгт хүргэж өгсөн бол Кристи гэртээ ажилдаа явхаар бэлдэж байх ёстой байсан.
Хэсэг хугацааны дараа Джейсон өөрийн зохиосон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлдэг. Тэр хөрш рүүгээ мессеж илгээдэг. Мессежтэй бол Джейсон маш их санаа зовж байгаа хүний дүр хэсэгдэг. Тэр өглөөжин Кристи рүү залгаж холбоо барих гэж оролцсон ч чадсангүй, магадгүй сэрүүлгээ сонсолгүй унтцсан байх гэж санаа зовж байгаа гэж бичдэг. Хөршинч гэсэн сайн хөршийн ёсоор гэрээр нь орж Кристиг шалгаад өгөхгүй гэж асуудаг. За харин Джейсон зөвшөөрсөн. Хөршин гэрт ороод үнэхээр аимшигтай дүр зурагтай нүүр толдог. Тэр Кристиг орон дээрээ хөвдөж байгааг олсон бөгөөд бие нь бол аль хэдийн хүүтэн болцсон, амнаас нь хөөс гарч байсан. Тэр даруй 911 рүү залгаад за мөн бүртгэлтэй сувлагч мэрэгжилтэй өөрний хөршийг дуудсан. Харамсалтай нь сувлагчийн хийж чадах зүйл байгаагүй. Кристи аль хэдийн нас барсан, ямар ч ам аврах арга хэмжээт хүнийг буцааж авчиж чадахгүй болсон байсан. Хэргийн газар дээр ирсэн хүмүүсийн хувьд бол Кристи аль хэдийн нас барсан маш тодорхой байсан. Тиймээс түүнийг нас барсныг албан ёсоор зарлаж маш өнгөц бөгөөд хангалтгүй мөрдөн шалгалт явуулдаг. Хэргийн газар Кристигийн үхлийн шалтгааныг илтгэх онцгой зүйл байгаагүй. Ноцолдсон шинж тэмдэг ямар нэг зэвсэг юу ч олдоогүй. Зөвхөн кесар хагалгааны дараа эмчийн бичиж өгсөн хідэн өвчин намдаах юм байсан төдий. Үннийг хэлэхэд эрүүл сар бол 36 настай Кристи унтаж байхдаа зүгээр л нас барсан юм шиг харагдаж байсан. За мэдээж ийм зүйл тохиолдог ч гэсэн энэ нь бол маш ховор. Анхандаа анхаарал татсан цорын ганц зүйл нь бол түүний амнаас хөөс гарсан явдал. Энэ нь магадгүй ямар нэгэн эм мансууруулах бодис хэрэгэлсэн байж болох гэсэн таамгийг төрүүлж байсан ч тухайн үед хүмүүс түүнийг унтаж байхдаа нас барсан л гэж үздэг. Хэрэг үнэхээр хэтрүүлэн хэрэгэлсэн байсан бол үүнийг зөвхөн задлан шинжилгээний дараа л тогтоох боломжтой байсан. Түүний цогцыг шинжилгээнд хүргэж байх хооронд бол гэр бүл найз нөхд нь хэргийн газарт үлдэж уу гашуудаа автдаг. Мэдээж энэ явдлыг ойлгохыг хичээж байсан ч гэсэн ямар ч утга учиргүй гинтийн цочирдом зүйл болсон юм шиг санагдж байсан. Кристи дөнгөж 36 настай эрүүл хүн байсан бөгөөд гинтийн үхлийг тайлбарлах ямар нэгэн суур өвчин түүнд байгаагүй. Гэхдээ түүний нөхөр Джейсон цагдаа нар шал өөр зүйл ярьдаг. Цагдаа нар түүнээс эхнэрийнх нь өмнөх оройн зам байдлын талаар асуухад Джейсон Кристи жоохон хачин авирлаж байсан гэж хэлдэг. Тэр шөнө Кристи өлсөж байна гэж хэлээд нэг аяг cereal буюу өглөөний цайны үр тарианы хоолыг идсэн гэж ярьдаг. Гэхдээ Кристи cereal-ыг идэж байхдаа ширээн дээр бараг унтах шахаж байсан. Нүдээ бараг нээлттэй байлгаж чадахгүй байсан болохоор өөрөө түүнийг өрөөнд нь үргэж оруулсан гэж хэлдэг. Ингээд Кристи шүнжэнгөө унтаад Джейсны ярьснаар бол маргааш өглөө ажилдаа явахдаа эхнэрээ зүгээр л унтаж байна, ямар ч асуудалгүй гэж бодоод орхиод явсан гэдэг. Гэхдээ энэ бол Джейсны цагдаатай хийсэн ярианы төгсгөл. Түүнийг дахин албан ёсоор байцаагаагүй, нэмэлт асуулт юу ч асуугаагүй, хизээж дахиж шалгаагүй. За үннийг хэлэхэд бол мөрдөгчд ажлаа зохиох ёсоор хийсэн бол энэ хэрийг анханасаа хүн амны хэрэг гэж үзэх бүрэн боломжтой байсан. Тэд Джейснийг илүү дэлгэрэнгүй байцааж хөршүүдтэй ярилцсан бол олон зүйлийг ойлгосон. Ядчил тэр сериалыг нотлох баримт болгон хурааж авах, за эсвэл гэрийг бүхэлд нь нэгжих хэрэгтэй байсан. Гэхдээ тэд Джейсний хэлсэн бүхэнд итгэсэн. Харин Джейсний цагдаа нарт ярьсан зүйл болон хөршүүдтэй ярьсан зүйл нь огт өөр. Тэр өглөө Джейсон хөршүүдээрээ яваад Кристи бол нэг тийм эцэг ихээ боддог шиг сахиусан тэнгэр байгаагүй. Гих мэт нэр хүндийг нь гутаасан зүйл ярьж байсан нь хожим ил болдог. Эхнэр нь дөнгөж нас барсан өглөө ингэж ярьж явна гэдэг бол маш том анхааруулах тохиол байсан. Гэтэ цагдаа нар шалгаагүй болохоор тухайн үедээ ийм зүйлийг мэдээгүй. 10 сарын 22-нд Дависын цагдаагийн хилтэс задлан шинжилгээний хариуг хүлээн авдаг. Шинжилгээгээр Кристийн үхлийн шалтгаан нь хероин гэдэг мансууруулах бодисын хордлого байсан гэж тогтоогддог. Үүгээр зогсохгүй шинжилгээгээр уг мансууруулах бодисыг амаар ууж хэрэглэсэн нь тогтоогддог. Уг нь бол энэ мансууруулах бодисыг амаар хэрэглэдэггүй юм байлаа. Гэсэн ч энэ задлан шинжээчийн дүгнэлт цагдаа нарт ямар нэгэн сэжиг төрүүлээгүй. Эцэст нь Кристигийн үхлийг санамсаргүйгээр мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл задлан шинжээч Кристи өөрөө санаатаагаар энэ бодисыг амаараа хэрэглэсэн гэж шууд үзсэн. Кристигийн гэр бүлийнхэн цагдаа дээр очиж Кристиг хизээч мансууруулах бодис хэрэглэдэггүй байсан. Огт тийм хүн биш гэдгийг хэлсэн ч тэр үед цагдаа нар ямар ч арга хэмжээ аваагүй. Хэргийн албан ёсны дүгнэлт нь санамсаргүй хэтрүүлэн хэрэглэлт хിവэрэ үлдээд энэ нь бол олон жилийн турш өөрчлөгдөөгүй.
Ингээд бараг осол гээд үздсэн учраас түүний үхлийн мөрдөн шалгалт гэж юусоо явагдаагүй, мөн Джейсон ямар ч саадгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх боломжтой болдог. Эхнэрээ нас барснаас хойш 1 сарч хүрэхгүй хугацааны дараа Джейсон өөр эмэгтэй гэртээ оруулж өөртөө нь болон хүүхдүүдтэй нь хамт амьдруулж эхэлсэн. Өмнө нь дурдаагүй нэг зүйл гэвэл Джейсон Кристигээс өмнө нь 1 удаа гэрлэж байсан. Тэр гэрлэлтээсээ 2 хүүхэдтэй байсан. За тэр 2 хүүхдийн асрамжийг бол өмнөх экстэйгээ цуг хувааж авч байсан бол Кристи нас барснаар Кристигийн 2 хүүхдийн асрамжийг 100% авдаг. Кристи нас барсны дараа Джейсны амьдрал бол зүгээр хэвийн үргэлжлээгүй, харин ч бүр өмнөхөөсөө илүү сайжирсан. Тэр 120,000 гаруй $10 амь насны даатгалын мөнгө авч, өөр төлбөрөө төлж, өөртөө болон шинэ найз бүсгүүдээ хид хідэн машин авч өгч, за бүр цоо шин байшин хүртэл худалдаж авсан. За энэ бүхнийг харсан Кристигийн гэр бүл бол маш их уурладаг. Тэд Джейсон бол түүний үхэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой гэдэгт нь бол зөнгөөрөө итгэжсэн. Кристигийн гэр бүлийнхний хувьд бол түүний үхэл анхнаасаа л ямар ч утга учиргүй санагддаг. Харин Джейсон бол огт өөр хүн шиг аашилж исэн. Мэдээж үүнийг харсан гэр бүлийнх нь бол Джейсныг улам бүр сэжигэлдэг. Яагаад тэгэхээр тэд Джейсон болон Кристи хоёрын гэрлэлт аль хэдийнэ ноцтой асуудалтай болсныг ч гэсэн мэдэж байсан байгаа юм. Кристи бол Джейсныг өөрөөс нь урууж байгааг гэр бүл ойр дотны хүмүүстэй нуудаггүй хэлдэг байсан. Бүр нэг удаа Кристи гисар хагалгаар хүүхдээ төрүүлж хагалгааны ширээн дээр хөвтөж байх үед нь Джейсон өөр эмэгтэйтэй мессеж бичиж байсан нь дараа нь тогтоогддог. Гэхдээ энэ бүхнээс илүү анхаарал татсан зүйл бас байсан. Кристи нэг хамтран ажиллагчтай хэрвээ өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол хамгийн түрүүнд нөхрийг нь шалгах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам Джейсны талаар улам олон зүйл ил болж эхэлдэг. Тэр эхнэрийнхээ талаар бараг таарлцсан хүн болгонд муугар ярьдаг. Кристиг залах уу, байнга үгэлдэг, ажилсаг биш хүн гэж хэлдэг байсан. Бүр 2 дахь охиноо өөрийнх нь хүүхэд мөн эсэд хүртэл эргэсдэг байсан гэж ярьдаг байсан байгаа юм. Харин Кристиг нас барахаас өмнөхөн Джейсон төрсөн ах дээрээ очиж харилцаж байсан өөр эмэгтэй дээрээ очихын тулд онгоцны тасалбар авч өгөхийг хүртэл хүссэн. Ах нь бол эхэндээ зөвшөөрч тасалбарын мөнгийг төлсөн ч гэсэн дараа нь нөхцөл байдлыг ойлгоод захиалгаад цуцалсан. Эцэст нь тэр энэ хэрэг дээр Джейсны эсрэг гэрчилсэн. Гэхдээ хамгийн ноцтой нь бол Джейсны хамт ажиллагчдын өгсөн мэдүүлгүүд. Нэг хамтран ажиллагч нь Джейсон өөрөөс нь үнэргүй, амтгүй, хүнийг ухаан алдуулах үйлчилгээтэй юм байгаа эсэхийг асуусан гэж мэдүүлдэг. Тэр хүн Джейсонд 10 ширхэг клонопин гэдэг тайвшруулах юм зарсан байдаг. Удалгүй Джейсон өөр нэг хамт ажиллагчтай эдгээр имийг эхнэрийнхээ ундаанд хийж үтсэн ч Кристи анзаарсан учраас бүтлгүй болсон гэж ярьсан байдаг. Гэхдээ энэ бүхэн бол энийгээр дуусаагүй. Джейсон өөр нэг хүнд Кристиг өөрийнх нь өмнөөс алуулахын тулд $5,000 төлж хүн хөлсөлсөн ч тэр хүн баривчлагдсан учраас төлөвлөгөө бүтлгүй болсон гэж ярьсан. Үүний дараа тэр өөр нэг хамтран ажиллагчаасаа бүр шууд $10,000 төлөө чи Кристиг алах уу? Би түүний амь насны даатгалаас $100,000 аавна. Тэр мөнгөө авмагцаа чам төлнө гэж санал тавьсан. Үүнээс гадна Кристигийн цогцыг олсон яг тэр өглөө Джейсон эхнэрийнхээ ажил руу уцтаад амь насны даатгалын мөнгөний талаар асуусан. 7 хоногийн дараа бүр өөрийн биеэр очиж мөн л энэ талаар дахиж лавлаж асуусан. Миний хувьд хамгийн сонин санагдсан юм нь бол ингээд Джейсон хүн хөлслөх тухай ярьж, тайвшруулах им хайж, эхнэрээ алах талаар удаа дараа ярьж байсан ч гэсэн энэ хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь нэгэн ч гэсэн цагдаад хэлээгүй явдал. Яагаад юусоо хэлээгүй? Юусоо энэ Джейснийг хийн гэж бодоогүй юм уу бүүмэд. За бүр Джейсний төрсөн их чинь хүртэл 1 жилийн өмнө Джейсний хэлсэн үгийг цагдаад мэдчихтэйгүү. Юу гэж хэлсэн гэхээр Джейсон за би энэ гэрлэлтээс гарах цорын ганц арга бол аллах байна гэж хэлсэн байдаг. Джейсон тухайн үедээ өмнөх гэрлэлтээсээ болоод хүүхдийн тэтгэмж төлдөг байсан. За Кристигээс садвал дахин хүүхдийн тэтгэмж төлөхийг хүсэхгүй байгаагаа ихчтэй ярьж байсан байгаа. Үнэхээр итгэмээргүй нь бол Джейсон бүр ихчтэй Кристиг алах байсан бол яг яаж алхмаар нүртэл тайлбарлаж өгсөн. Тэгээ хамгийн аимшигтай нь тэр яг ярьсан аргаараа эцэст нь үйлцсэн. Гэтэл ихч нь бол энэ тухай цагдаад хизээч мэддэггүй. За ер нь бол ихчээс гадна хинч мэддэггүй. Джейсон юу бодож байгааг, юу хийхээр ярьж байгааг, ямар төлөвлөгөөтэй байгааг маш олон хүн мэдэж байсан мөртлөө хинэнч цагдаад очиагүй нь бол
итгэмээргүй бөгөөд бас нэг уур хүрмээр зүйл. За тэгээ хамгийн муухай зүйл нь гэвэл Джейсон бол энэ бүхнийг хүүхдийн тэтгэмж төлхөөс зайлсхийхийн тулд хийсэн гэж ярьдаг байсан байгаа юм. Тэр эхнэрийнхээ ажил олгогчийн амь насны даатгалаас $100,000, өөрийнхөө ажил олгогчийн даатгалаас дахиад $20,000 авч нийтдээ $120,000 нөхөн төлбөр авсан. За өмнө нь ярьсанчлан Джейсний хийлж байсан аимшигтай зүйлсийг бол хинч цагдаад мэддэггүй. Харин Кристиг нас барснаас 2 хоногийн дараа Джейсний ах Джефф болон эгч Рэйчел хоёр эцэст нь цагдаад очдог. Гэхдээ мөрдөгчд бол зөвхөн тэдний өгсөн мэдүүлгээр Джейснийг баривчлах боломжгүй байсан. Ихэнх нь бол бусдын дамжуулан сонсон мэдүүлэг буюу hearsay гэж тооцогдож байсан. Джейснийг аллагтай шууд холбох бодит нотлох баримт тэдэнд хараахан байгаагүй. Мөрдөгчдийн хэлснээр хангалтгүй нотлохотой яаран хэрэг үүсгээд цорын ганц боломжоо алдахыг хүсээгүй. Ингэснээрээ Джейсон эрх чөлөөтэй хിവэрэ үлдэж шинэ найз бүсгүйтэйгээ амьдралаа үргэлжлүүлсээр байсан. Харин Кристигийн гэр бүл бол хизээч бууж өгөөгүй. Түүний нас барсан өдрөөс эхлээд дараагийн 7 хоног сар жилүүдэд ч тэд шудраг ёсны төлөө тэмцээр байсан. Ээж Кати, хойд аав Жим хоёр их чинь найдвараа хизээч алдаагүй. Гэхдээ тэдэнд бол өөр нэг том айдас байсан. Джейсон хоёр охины асран хамгаалах эрхтэй байсан учраас тэд түүнтэй харилцаагаа тасалж зүрхлээгүй. Хүүхдүүдэд ямар нэгэн зүйл хийж гэж имээсэн болохоор олон жилийн турш Джейсний өмнө бүх зүйл хэвийн байгаа юм шиг дүрсгэж байсан. За харин Джейсний арт талаар бол тэд мөрдөгчтэй бараг өдөр бүр холбоотой байсан. За ялангуяа Кристигийн ээж Кати бол нэг ч өдрийг алгасалгүй шахам цагдаа руу имэйл бичиж залгаж охиныхоо хэргийг мартахгүй байхыг сануулдаг байсан. Гэхдээ мөрдөгчдийн хариулт бол үргэлж адилхан байсан. Баривчлахад хангалттай нотлох баримт байхгүй. Хамгийн сонирхолтой нь дараагийн чухал нотлох баримтыг мөрдөгчд биш харин гэр бүлийнхэн нь өөрсдөө олсон. Кристигийн хойд аав Жим бол компьютерийн талаар нэлээд мэдлэгтэй нэгэн байсан. Нэг өдөр Джейсон компьютер нь эвдэрсэн талаар хэлэхэд Жим засаж өгөхөр болж ингэснээр хатуу дисгийг нь шалгах боломжтой болсон. Тэгээд тэр маш чухал нэгэн зураг олдог. Зураг дээр Джейсон өвөр дээрээ жижиг тавиур тавьчихсан, гартаа гуурс шиг зүйл барьсан бөгөөд өмнөх тавиур дээр нь цагаан нунтаг бодисыг шулуун зурус болгон бэлтгэсэн нь тод харагдчихсан. Энэ зураг бол маш чухал байсан. Яагаад тэгэхээр Джейсон мансууруулах бодис хэрэгэлдэг төдийгүй Кристигийн биед илэрсэн төрлийн бодис хүрэх боломжтой хүн байсан гэдгийг харуулж байсан. Гэр бүлийнх нь бол уг зургийг тэр даруй мөрдөгчдөд өгдөг. Үүнтэй зэрэгцээд мөрдөгчд ч гэсэн шинэ мэдээлүүд цуглуулж эхэлдэг. Кристи нас барснаас хэдхэн сарын дараа Джейсон ажлын шаардлагаар мансууруулах бодисын шинжилгээ өгсөн ч түүний цуснаас мансууруулах бодис илэрч ажлаасаа халагдсан тогтоогддог. За мөн яг энэ үеэр цагдаа нар хамт ажиллагчдаас нь мэдүүлэг авч эхэлж мэдүүлгээр тэр ихнэрээ алах тухай ярьж хүн хүслийг оролдож тайвшруулах им хайж байсан нь батлагдаж эхэлдэг. Джейсний эсрэг нотлох баримтууд аажмаар нэмэгдэж байсан ч тэр өмгөөлөгч хөлсөлж ямар ч мэдүүлэг өгөхөөс татгалцсан. Гэхдээ мөрдөгчдийн үзэж байгаагаар энэ бүх нотлохоо дангаараа баривчлахад хангалтгүй хിവэрэ байсан болохоор хэрийг дахин 2 жилийн турш бараг ахицгүй үргэлжилдэг. За харин энэ хугацаанд Кати бол бууж өгөөгүй. Тэр Джейсонд ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх боломжийг тасралтгүй хаасаар эцэст нь нэг шийдэл олдог. Тэд Джейснийг эрүүгийн журмаар бус харин хууль бус үхэл гэсэн үндслээр иргэний журмаар шүүхэд өгөхөөр шийддэг. За би энэ хоёр шүүхийн талаар ялгааг нь бас өмнө нь Texas Killing Field гэдэг 40 жилийн дараа тайлагдсан подкастн дээр ярьж өгч исэн. Кристигийн ээж Кати болон хойд аав Жим хоёрын хувьд бол энэ нь хэрийг дахин олонний анхааралд оруулж ядаж Джейсонд ямар нэгэн хариуцлага хүлээлгэх цорын ганц боломж нь байсан. Тэд өмгөөлөгч хөлсөөд тэр хүн хэргийн материалыг уншаад хамгийн түрүүнд нэг асуулт асуудаг. Яагаад энэ хүднийг одоо олж баривчлаагүй юм бэ гэдэг асуулт. Түүний хэлснээр энэ хэрийг анханасаа маш ноцтойгоор шалгах ёстой байсан олон шалтгаан байсан. Гэхдээ хамгийн чухал нь бол ганц зүйл. Кристигийн бие дэлгэрсэн мансууруулах бодисыг амаар хэрэгэлсэн явдал. Аз болоход энэ өмгөөлөгч бол тийм амархан бууж өгдөх хүн байгаагүй. Энэ иргэний нэхэмжлэлт эцэстээ хэрийг урагшлуулахад маш чухал нөлөө үзүүлдэг. Яагаад тэгэхээр эрүүгийн мөрдөн шалгалтын үеэр Джейсон өмгөөлөгч хөлсөөд мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй. Харин иргэний хэрэг дээр тийм боломж байдаггүй. Тэр тангараг үргэж мэдүүлэг өгөх ёстой болсон бөгөөд өмнө нь хариулахаас татгалзаж байсан олон асуултанд албан ёсоор хариулах шаардлагатай болдог. Түүнээс эхнэрээ хуурч байсан эсэх, мансууруулах бодис хэрэгэлдэг, мөн Кристи нас барсан өдрийн талаар дэлгэрэнгүй асуусан. Гэхдээ Джейсний мэдүүлэг
хайрлаг олон талаар эргэлзээ төрүүлдэг. Жишээлбэл тэр өглөө гэрээсээ гарсныхаа дараа Кристид мессеж бичснээ хүлээн зөвшөөрсөн. Түүний ярьснаар эхнэрээ сэрсэн эсхийг мэдэх гэсэн учраас мессеж явуулаад хөрштөөч гэсэн яг ийм тайлбарыг хэлсэн. Дараа нь түүнээс өглөө бүр эхнэрээ сэрсэн эсхийг шалгаж ингэж мессеж бичтгүү гэж асуухад Джейсон тийм гэж хариулдаг. Гэхдээ мөрдөгчд үүнийг шалгахад огт өөр дүр зураг гарч ирдэг. Джейсон бол өмнө нь Кристид сэрсэн үү гэж асуусан ийм төрлийн мессеж бараг хизээч явуулж байгаагүй. Өөрөөр хэлбэл яг тэр өглөөний мессеж нь ердийн зуршил биш. Тэгээд энэ нь бол улам бүр сэжигтэй харагдаж эхэлдэг. Мөрдөгчдийн эргэлзэн өөр нэг зүйл нь бол тэр шөнө эхнэртэйгээ нэг орон дээр унтсан эсэх. Джейсон унтсан гэж мэдүүлсэн ч хэргийн газарт очисон мөрдөгчд орыг шалгахад Джейсний тал огт хөдөлгөөнгүй мэд хинч унтаагүй юм шиг цэвэрхэн байсан. Ийм жижигхэн мэд зөрчилдөөнүүд нэг нэгээрээ нэмэгцээр мөрдөгчдийн хардлагыг улам хүчтэй болгодог. Гэхдээ тэд зөвхөн ийм жижиг зөрүүгээр бол хязгаарлагдахыг хүсээгүй. Тиймээс хамгийн хүчтэй нотлох баримтаа гаргаж ирсэн нь Джейсний компьютероос олсон нөгөө зураг. Тэгээд тэрэнд нь Джейсон ямар тайлбар өгдөг гэж түүний хэлснээр бол тэр энэ хэргийг охид доо мансууруулах бодис хэрэглэж болохгүй гэдгийг харуулахын тулд авахулсан гэж хэлдэг. За мэдээч энд нь бол хинч үнэмшээгүй. Мэдүүлгийн үеэр өмгөөлөгч түүнээс та мансууруулах бодис хэрэглэж байсан уу гэж асуухад Джейсон зөвхөн эмчийн бичиж өгсөн юм хэрэглэдэг байсан гэж хариулдаг. Түүнийг шүүгдэж байх үед шүүхийн танхимд байсан хүмүүс түүнийг яг энэ үеэр маш их сандарч эхэлсэн гэж хэлдэг. Эхэндээ тэр өөртөө итгэлтэй сууж байсан ч гэсэн асуултууд үргэлжлэх тусам бүхтийж нүрээ хоёр гараараа дарж биеийн хилэмж нь хүртэл өөрчлөгдөж байсан. Түүнийг худлаа ярьж байгааг бараг бүх хүмүүс шууд анзаардаг. Эцэст нь иргэний журмаар явагдсан хууль бус үхлийн нэхэмжлийн шүүх Джейсон Харрисыг Кристигийн үхэлд хариуцлагатай гэж үзэж түүний гэр бүлд 2 сая $2 нөхөн төлбөр төлөх шийдвэр гарсан. Гэхдээ шүүхийн энэ шийдвэр бол зөвхөн Джейсний мэдүүлэг дээр үндэслэж гараагүй. Мөрдөгчдөд үүнээс ч илүү хүчтэй нэг нотлох баримт байсан. За тэр нь бол Кристигийн хүүхний сүв. Кристи хүүхдүүдийнхаа төлөө олон цагаар сүүгээ сааж, уутанд хийж, хөлтөөж хадгалдаг байсан миний өмнө ярьсан тэр сүв. Харин түүнийг нас барсны дараа гэр бүлийнхэн нь тэр бүх сүвг устгалгүй хадгалж үлдсэн. Энэ нь бол хожим бүх хэргийг эргүүлэх хамгийн чухал нотлох баримт болно гэж тухайн үед хинч төсөөлөөгүй. Кристи нас барах үед хөлдөөгчөнд нь 50 гаруй уут хөхний сүв байсан бөгөөд гэр бүлийнхэн тэдгээрийг шинжилгээнд өгөхөөр хадгалсан. Тэдний бодол бол маш энгийн. Хэрвээ Кристи үнэхээр мансууруулах бодис тогтмол хэрэглэдэг байсан бол түүний хөхний сүвэнд ямар нэгэн ул мөр үлдэх ёстой. Харин ямар ч уул мөр илэрхгүй бол Кристи мансууруулах бодис хэрэглэдэггүй байсан нь нотлогдно. Тэгвэл түүний бид илэрсэн бодисыг өөрөө сайн дураараа хэрэглэсэн гэх онолж үндсэндээ нуран унах байсан. Яагаад тэгэхээр огт мансууруулах бодис хэрэглэдэггүй хүн гэнэт нэг өдөр тийм бодисыг амаараа хэрэглэнэ гэдэг бол үнэхээр итгэхэд хэцүү тайлбар байсан. За үүнээс гадна Джейсний нэг үйлдэл бол үнэхээр бухимдал төрүүлдэг. Юу гэхээр Кристи хүүхдүүдээ хөхний сүв өгөхийн тулд өдөр бүр маш их цаг хүч хөдөлмөр гаргадаг байсан. Хөхөөр хооллох, за сүв сааж хадгалах нь бол амар ажил биш гэдгийг хүүхэдтэй хүмүүс бол сайн мэддэг. Гэтэл Джейсон бол түүнийг хүүхдээ хөхүүлж байхдаа хүртэл мансууруулах бодис хэрэглэдэг байсан мэтэр бусдад ойлгуулдаг байсан. Гэр бүлийнхэн нь бол хөхний сүвг тэр даруй шинжилгээнд өгөөд үр дүнгээр нь мансууруулах бодисын ямар ч улмөр илрүүлээгүй. Гэхдээ гайхалтай нь бол энэ хангалтгүй байсан. Тухайн үед хэрийг хариуцж байсан мөрдөгч бол дөнгөж анхны алгын хэрэгээ шалгаж байсан хүн. За ийм болохоор Кристигийн гэр бүлийнхэн бол түүнийг за мөн тухайн цагдаагийн хилцээг ийм хэмжээний хэрийг мөрдөх хангалттай шаардлагагүй гэж үзсэн учраас тэд бараг 2 жилийн турш хотын биш бүр Мичиган мужийн цагдааг хэргийг авч шалгахыг шаардаж байсан байгаа юм. Эцэст нь 2016 онд Мичиган мужийн цагдаагийн хилтэс мөрдөн шалгалтыг хүлээн авсан ч бодит дахиц бол ихэндээ төдийлөн гараагүй. Харин 2018 онд иргэний хэрэг эд явагдаж байх үед Кристигийн хөхний сүв дахин анхаарлын төвд орж эхэлдэг. За энэ удаа шинжилгээг дахин хийсэн бөгөөд үр дүн нь бол өмнөхдөө яг адил гардаг. Кристи нас барахаасаа өмнөх хэдэн өдөр хэдэн 7 хоног төдийгүй хэдэн сарын хугацаанд ч мансууруулах бодис хэрэглэж байгааг илтгэх ямар ч улмөр илрээгүй. Энэ нь бол иргэний шүүхтээр маш хүчтэй нотлох баримт болж Кристигийн гэр бүл эцэст нь хэргийг ялсан. Гэхдээ тэдний хувьд энэ ялалт бол хангалтгүй байсан. Шүүх Джейснийг Кристигийн үхэлд хариуцлагатай гэж үзэж 2 сая $2 нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан ч тэр эрх чөлөөтөө хിവэрэ байсан.
За харин аз болоход энэ байдал бол удаан үргэлжлээгүй. 2019 онд задлан шинжээж өмнөх дүгнэлтэд өөрчилж Кристигийн үхлийг санамсаргүй хэтрүүлэн хэрэглэлт биш харин хүн амны хэрэг гэж албан ёсоор шинжилэн тогтоогдсон. Ингэснээрээ эрүүгийн мөрдөн шалгалтыг бүрэн хэмжээнд үргэлжлүүлэх эрх зүйн боломж нээгддэг. Мөрдөгчдийн хувьд энэ үед Джейснийг баривчлах хангалттай үндэслэл бүрдсэн гэж үздэг. Яагаад тэгэхээр тэдэнд Кристигийн хөхний сүний шинжилгээ, Джейсний мансууруулах бодис хэрэглэж байгаа зураг, мөн найз нөхөд гэр бүлийнхэн хамт ажиллагчдын өгсөн мэдүүлэг бүгд нэг дор цуглардаг. Ингээд эцэс сүлд нь Джейснийг баривчилдаг. Прокурорын хэлснээр бол Джейсон гэрлэлтийнхаа турш өөр эмэгтэйчүүдтэй харилцдаг байсан бөгөөд хамт ажиллагчдаа эхнэрээсээ салахыг хүсдэг тухайга удаа ярьсан. Мөн тэр Кристийг алуулахын тулд нэг хүнд $5,000 санал болгосон гэж мөрдөгчд үздэг. Гэхдээ тэр хүн нь Кристийг мөрдөж байх үедээ галт зэвсэгтэй баригдсан учраас өмнө нь тэнцэн суллагдсан байсан болохоор шоронд буцаад орсон. За үүний дараа Джейснийг өөрөө төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өөр аргагүй хүрсэн гэж үздэг. Ингээд 2019 оны 8 сард шүүхийн өмнөх сонсголууд эхэлдэг. Энэ үеэр шүүгч маш олон ноцтой мэдүүлгийг сонссон бөгөөд хамгийн анхаарал татсан хүмүүсийн нэг нь бол Джейсний төрсөн ах Жеф. Жеф бол анхнаасаа л Кристигийн гэр бүлийн талд зогсож дүүгээ энэ хэргийн буруутан гэдэгт бол огт эргэлздэггүй байсан. Джейсон төрсөн дүүнд байсан ч гэсэн тэр бол үннийг хизээч нуугаагүй. Джейсний хуучин хамтран ажиллагч ч гэсэн гэрчээр ордог. Түүний хэлснээр бол Джейсон нэг удаа өөрийнхөө хөлсөлсөн алуурчны талаар ярьж байгаад Кристийг үзэн яддаг болсон шалтгаанаа ч гэсэн тайлбарладаг. Джейсний ярьснаар бол Кристи ажилдаа буцаж орохыг хүсээгүй, гэртээ юу ч хийдэггүй, хоёр дахь хүүхэд нь өөрийнх нь хүүхэд мөн эсэд хүртэл эргэлздэг байсан учраас түүнээс залхсан гэж хэлсэн байна. Эдгээр бүх мэдүүлэг прокурорын талын хэргийг бол улам хүчтэй болгоод жинхэнэ шүүх хурал эхлэхэд нөхцөл байдал Джейсонд улам хүнд болдог. За ингээд шүүх хурал бол 2021 оны 11-р сард эхэлдэг. Джейсонд нийт 3 зүйл ангаар ялагдагчаар татсан. 1-р зэргийн хүн амны хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлөхийг завдсан хэрэг, хяналттай бодис өгсөний улмаас хүний амнаас хохироосон хэрэг. Харин түүний өмгөөлөгч Кристийг мансууруулах бодис хэрэгэлдэг байсан бөгөөд тухайн бодисыг өөрөө сайн дураараа хэрэгэлсэн гэж нотлохыг оролддог. Гэхдээ баримтууд бол үүнийг бараг бүхэлд нь няцааж байсан. Хөхний сүний шинжилгээнээс мансууруулах бодисын ямар ч уул мөр илрээгүйгээс гадна Кристи амьдралдаа мансууруулах бодис хэрэгжилж байсан түүх огт байгаагүй нь илэрдэг. Жирэмсэн байх хугацаанд нь хийсэн бүх шинжилгээ цэвэр гарсан бөгөөд ажил дээрээ өгч байсан мансууруулах бодисын шинжилгээнч мөн адил сөрөг хариутай байсан. Өөрөөр хэлбэл Кристийг мансууруулах бодис хэрэгэлдэг хүн мэтээр харагдуулах гэсэн хамгаалтын талын оролдлого амжилт олоогүй. Харин Джейсний эсрэг нөхцөл байдал улам бүр хүндэрдэг. Прокурорын үзэж байгаагаар бол энэ алгын цаана хид хідэн шалтгаан давхцаж байсан. Джейсон өөр эмэгтэйчүүдтэй харилцаатай байсан. Дахиж салж хүүхдийн тэтгэмж тулхийг хүсээгүй. Улмаар сериалд нь мансууруулах бодис хийж хордуулсан гэж үздэг. Гэхдээ нэг асуулт гарч ирдэг. Хэрвээ мансууруулах бодисыг сериалд хийсэн бол Кристи яагаад амтыг нь анзаараагүй юм болоо гэдэг. Шүүхэд мэдүүлэг өгсөн шинжээчдийн тайлбараар бол сүүн тухайн бодисын амтыг дарж хүн анзааралгүй залгих боломжтой байсан юм байна. Харин Джейсон тэр бодисыг яг хаанаас олж авсан нь бол шүүх хурлын үеэр тодорхой болоогүй. Мөрдөгчд ч гэсэн үүнийг бүрэн тогтоож чадаагүй. Гэхдээ тэдэнд Джейсон мансууруулах бодис хэрэглэж байсан зураг, эм болон мансууруулах бодис олж авах талаар хамт ажиллагчтайгаа ярьж байсан мэдүүлгүүд мөн ийм бодист хүрэх боломжтой байсан олон нөхцөл байдлын талаар хангалттай баримт байсан. Эдгээр бүх нотлох баримт эцэстээ нэг л хүнийг зааж байсан. Эцэст нь 2021 оны 11 сарын 17-нд тангарагтны шүүх Джейснийг бүх зүйл ангаар буруутаа гэж үзсэн. Удалгүй шүүх түүнд ямар ч хугацааны өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ялыг оноосон. Ялаа оноох үеэр шүүгч ч гэсэн үгээ харамлаагүй тэрээр шудраг яс оройтож ирсэн байж магадгүй гэхдээ хизээч алга болоогүйгээд Джейсонд хандаж тангарагтны шүүх чиний худалд итгээгүй одоо бүгд чиний хэн болохыг харлаа гэж хэлсэн байдаг. Мөн тэр Джейсний хамгийн том хохирлыг мөнгө, шорон биш харин өөрийнх нь 2 охинд учруулсныг онцолдог. Энэ хэрэг дээр шудраг яс эцэстээ тогтсон нь үнэн. Гэхдээ ямар ч ял бол мэдээж Кристийг буцааж авчрахгүй. Джейсон ялын тогтоолыг давж заалдсан ч 2024 оны 1-р сард давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нүлдээсэн. Ингэснээр Джейсон бол бүх насаараа 20 дахь ял нь хүчин төгөлдөр үлдсэн гэсэн үг.
За өнөөдрийн минь та нартай бэлдсэн хэрэг энд хүрээд өндөрлөж байна. Миний бодлоор Кристид хайртай гэр бүлийнхэн ачаар энэ хэрэг шийдэгдсэн болов. Хэрвээ бас Кристигийн хойноос явах гэр бүл нь байгаагүй байсан бол үдийд Джейсон бол сул чөлөөтэй байсан ч байх юм болов гэж бодогдсон. Энэ хүний хүүхдийн тэтгэмж төлөхгүй гэсэн өчүүхэн бодлоос болоод хүний амийг авч явна бол маш харамсалтай. Иймэрхүү нэг өчүүхэн тархитай хүмүүс бас л хорвоо дэлхийн хаас агуул байх юм да. Ингээд та бүхэн минь өөрсдийн шүүлтээ хийж дүгнэлтээ бичээрэй. Өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа.